байна уу манайхаа. За миний дуу дүрс сайн сонсогдож байна уу? Та бүхэн маань бас хэлээд өгөөрэй. Дуу дүрс маань сайн сонсогдож байна уу манайхаа. За өнөөдрийн сэдэв маань болохоор хандлага бүхнийг тодорхойлно гэдэг сэдэв байгаа. Тэгэхээр өнөөдөр миний хандлага яг ямар вэ? Тэгээд хэрхэн яаж хандлагаа хөгжүүлэх үү? Тэгээд хандлага гэж юу вэ гэдэг талаар хэдүүлээ ярилцгаая. За тэгэхээр хандлага гэдэг зүйл бол альва нэг зүйлд хүмүүсийн одоо тийм хандаж байгаа байдал гэж хэлж болно. За тэгээд хандлагыг маш олон одоо эрдэмтэд зөндөө олон янзаар тодорхойлсон байдаг байх нэ. За тэгээд хандлагаас ерөөсөө бүхэн зүйлийг тодорхойлж болдог байна. За тэгвэл нэг ийм түүх ярьж өгье л да. Нэг залуу байсан юм байна. За жоохон бахтай ээж нь дандаа одоо тий ороо хураад одоо над утлаа зэрэгцүүлж тавь гэрээ цэвэрэл усаахаа гэл ингээл байн өгөлдгөөс мэл та тэгэл тэр залуу жоохон хүүд байж байгаа л мэдээж том болсон. Том болоод тэгэл их сургуулаа төгсөөл ажлын ярилцлаганд орохоор болсон юм байна. Тэг ингээд ажлынхаа ярилцлаганд орохоор бол компани дээр очсон чинь тэр компани хаалгаар орсон чинь нөгөө готлаа одоо үрдэг шалавч нь эргэцсэн байсан юм л да. Тэгэл нөгөө залуу чинь тэрийг янзлчаал тэгээд байжсэн чинь нөгөө юу яасан юм бэ? Гадаа нөгөө цэцэг усалж байгаа гоожур гэх юм одоо за цэцэг усал зүлэг усалж байгаа нөгөө услахааны систем ингээл ажиллаад эргээл услаад тэгээд нөгөө усаа ингээд зүгээр зам руу ингээд цацаад байсан юм л та. Тэгээд тэр залуу тэр одоо тэр усны системийг хаагаад тэг ингээ яагаад ус гоож байгаа юм бол гэж бодохгүйгээр зүгээр шууд очиод хаацсан гэж байгаа юм. Тэгээд дараа нь болох тэр яг ажлын ярилцлаганд орохгүй л нөгөө хүмүүс нь ерөөсөө нэг хаалгаар ороод нөгөө хаалгаар гарч нэг гардаг хаалган тустай орсон болоод гарч ирэхгүйсэн мэл та. Тэгэл нөгөө залуугийн ээлж болоод ороод нөгөө залууч ярилцлага авах гэсэн чинь зам нь ингээл хог тааралцсан. За тэгэл хог тааралтгаар нөгөө залууч бас хогийн савнд авч хийчихэл ингээл нөгөө нэг ярилцлага өрөөнд орсон юм байна. За тэгсэн чинь ажил олгогч нарын шууд тэр залуугаас юу ч асуулгүйгээр та маргаашнаас эхлээд манад ажиллах боломжтой юу гэд асуусан. Тэгээ нөгөө залууч нь гайхаад яагаад намайг ингэсэн бол гэх ингээ асуусан чинь бид нар ингээд ерөөсөө хүмүүсийн хандлагыг авч одоо ажилд авдаг болсон. Сүүлийн үед одоо маш олон залуучууд одоо нөгөө маш өндөр боловсралтай, ихэлтэй, устай, маш мундаг байгаа. Гэхдээ юу яагаад байгаа? Хандлага нь ерөөсөө тогтоогүй альва нэг зүйл нөгөө эргээр хандна гэдэг чинь тэ. Эргээр хандах хандлага нь сайн тогтоогүй байгаа учраас бид нэр ерөөсөө тэр боловсрал, дипломын боловсралыг харахгүйгээр тухайн хүний одоо хандлагыг ажилд авдаг болсон тий. Хандлага харилцаа гэдэг зүйлийг ажилд авдаг болсон. Тэгээд чиний хувьд бол одоо энэ олон одоо хүмүүсээс гадаа байгаа 3 алдааг ингээд засаж чадсан хүн байлаа. Тэгэхээр чи ингээд аливаа нэг зүйлд гамтай хандж гин. За тэгээ байгуулгын хаяд зүйл сэтгэлээсээ хандж гин. За мөн дээрээс нь одоо хог хаяхгүй байна. Хогийг янзлж гин гэдэг бол чиний хандлага чинь маш зөв байна гэж хэлсэн байна. Тэгээд нөгөө залууч маш баярлаад оройн гэртээ харьсан ээж нь за миний хүү одоо тэнцсэн үү гэд асуусан. Тэгээд ээж таны одоо 20 жилийн туршид надад байнга өгүүлжсэн дээ. Тэгээ усаахаа, гутлаа зэрэгцүүлж тавь, тэг инг гэж хэлжсэн. Тэр зүйлээр би ингээд ажилд орчлоо. Үнэхээр их баярлаа гэд ингээд ээжтэй талархал илэрхийлсэн байдаг. Тэгэхээр хандлага гэдэг зүйл бол ерөөсөө л маш жоохон зүйлээс энгийн зүйлээс эхэлдэг. Тийм сүртэй том дипломноос эхлэхгүй, сүртэй том тийм юмнаас бол ерөөсөө эхлэхгүй. За гадуур одоо 100 цаг болж гин хүмүүс амралт аялал зугаалгаар явж гин. Ядчил өөрсдийнхөө авч яваад идэж уусан хоол хүнснийхаа зүйлийн хог хаягдлыг ирээд хаях хэрэгтэй. Тэгээд саяхан бид нар миний хувьд гэх юм бол гэр бүлээрээ аяллаар Япон явж ирсэн дээ. За Японд очиход бол
үнэхээр гоё байсан. Юу нь гоё байсан бэ гэхээр хогийг бүр үнэхээр гоё ангилж хайжсэн. Тэгээд тэнд очиод би хогийг ингэж ангилж хайдсан юм уу гэдэг талаар ойлгож авсан. За жишээлбэл одоо ингэ бид нэр сүүний сав байлаа гэж үтэй. Сүүний савыг онгоолгоод хатаагаад тэгээд дөрвөлжилж ингэж ихвээд цаас хийдэг, цаас суслагдах газар нь хийж авч жишээ. Ундааны сав байлаа гэж бодоод ундааныхаа савыг тодорхой хэмжээлээд хатаагаад тэгээд гадна талынх нь ярилх буюу нөгөө пластрын хаягийг нь хуулаад тэгээд тэр хуусан хаягнууд болох тэр бас нэг тийм гялгар уута хийх хэсэг рүү хийгээд хуванцар савнд хийдэг. Тэгээд гэрийнх нь гадна талд нь одоо яг тэр хогийг ангилсан тэр ийм бүхээг гэх юм одоо хогийн пүнкер гэдэг шүү дээ тийм монголоор. За тэр пүнкер нь ингээд дотроо ингээд тасалгаатай хийдэг уутнуудтай яг тэрэн дотор ингээд ангилал хийчдэг байх ч гэдэг. Ахуйн хог аяглуудаа болох тэр туснууд нь тэгэл хийчдэг байх ч гэдэг. Тэгээд хуванцар болон кордонын цаас эднэрийг бол маш сайн ангилж хайд юм билээ. За тэгээд манай Монголд одоо бас тэгж хаях зорилгоор ингээд 3-4 савыг байршуулад ингээд монголчууд бол хогоо хайж ангилж хэлж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь яг нөгөө тэр хогийг цуглуулж байгаа хүмүүс бол тэр яаж байгаа вэ гэхээр нэг одоо шууд ингээл одоо тэр одоо гунцрыг нь одоо хаях ёстой тэргэнд хийж хаях юм болов уу гэд ингээд харж ахаар үгүй бүгдөөрөнгийн л нэг машинд хийгээл аваад аваачаал хайчих байгаа. Тэгэхээр нөгөө ангилж хайсан хүний сэтгэл ямар ч хэрэггүй болж байгаа байхгүй. Тэгэхээр альва нэг зүйлийн хандлага гэдэг зүйл бол ямар нэгэн зүйл ерөөсөө зөв нийгэм зохистой одоо нийгмийн хэм хэмжүүрийг буюу ёс зүйн хэм хэмжүүрт тохирсон байдлаар үзүүлэх юм аа. Тэгээд энэ удаагийн наадам ч гэсэн одоо ингээд маш гоё боллоо гэд хүмүүс ярилцж байна. Яагаад гоё болсон бэ гэхээр одоо морин дээр л ярил л та тийм нэг жирийн нэг малчин одоо залуу уяач залуу өөрөө морио уураад өөрөө өөрийнхөө хүүхдээр унуулад тэгээд өөрөө төрүүлсэн. Тэгэхээр аливаа нэг зүйл гэдэг бол ерөөсөө маш энгийн зүйлээс эхэлдэг. Энийг хэлэх дуртай үед энгийн зүйл агуу зүйлээс эхэлдэг, энгийн хүмүүсээс агуу унардаг гэж хэлдэг. Тэгэхээр энгийн мөртлөө тийм ээ маш зөв хандлагатай байхад суралцах хэрэгтэй юм аа. Тэгээд хандлага зөв байх юм бол харилцаа зөв байдаг тий. За мэдээж хандлагаа буруу гаргах, буруу илэрхийлэх тохиолдол байдаг. Тэрийг засахын тулд хамгийн түрүүнд одоо нэг хүний одоо цээжлэх ёстой ч юм уу одоо ер нь бодож авах ёстой чухал зүйлүүдийн 3 үг байдаг. За нэгдүгээр гэх юм бол одоо тийм өөрийгөө одоо сайхан мэдлээс уучрах хэрэгтэй амар мэндөө сайхан өглөөний мэндээ сайн байна уу ч гэдэг юм тий эсвэл өдрийн мэндээ гэх ингээд нэг хүнтэй харилцаа үүсгэхийн хамгийн их нэг зүйл бол мэдлэлч. Хоёр дахь зүйл нь өөрийгөө нэг сайхан танилцуулчих тий. За намайг 7 дугаар сар ингэдэгээ би одоо тэр компанид ажилладаг тийм хүн байна. Эсвэл тэр эмнэлэгт ажилладаг ийм хүн байна. Тэгээд одоо тухайн хүнтэй уцаар ярихдаа хүртэлтэй тань одоо ярих боломж байна уу? Надад цаг зарцуулах боломж байна уу гэдэг цаг хугацаа бол маш үнцэнтэй байдаг тийм ээ. За дараагийн чухал зүйл маань одоо ямар ч тохиолдолд одоо уучлахгүй сурах хэрэгтэй. Өөрийнхөө буруу зүйлх юм бол тий уучлаарай, намайг уучлаарай. Намайг одоо төв удсан бол уучлаарай гэх ингээд хэлчих хэрэгтэй. За дараагийн чухал зүйлүүд одоо баярлалаа гэд хэлээ сурчих хэрэгтэй. Баярлалаа, талархлаа. Та байсан учраас би одоо ажлыг амжууллаа ч гэдэг юм уу тий. Энэ микрофон ажиллаж байна уу? Унтарчаад байна уу? Унтарчаад байна тий. За. Нүүлэндээ микрофон ингээд цэнгэлсэн. Тэгсэн чинь цэнэн дуусаад унтраад байгаа юм шиг байна. За дуу нь ямар болсныг өстой таашгүй зарим дуу сонсогдоогүй юу? За тийм одоо 3 үгийг маш сайн хэлээ сурчих хэрэгтэй. Дараагийн одоо хандлага дээр анхаарах зүйлхийг бол нэмсэглэх хэрэгтэй тий. Нэмсэглэж сурах хэрэгтэй. За тэгээ Японд очоод ерөөсөө хүн болгонд ерөөсөө нэмсэглээл ингээл толгой тохиод байгаа юм бил. Монголчуудын нэмсэглэдэггүй юу гэхээр үгүй. Манайхан бол
бол инээмсэглэдэг ард түмэн шүү дээ. Маш сайхан инээмсэглэдэг, маш гоё шүдтэй, маш гоё нүүрний баясгалантай. Тэгээ энийх нэг учиргүй нэг тийм одоо Азийн бусад орн шиг ингээд тас няс гэж ингэж инээгээл хаа гэл ингээд чанга тийм юу яадгүй. Чанга дуу хоолой гаргадаггүй юм шиг хаан зүгээр л одоо мишээдэг тэгээ нүүрний илэрлэл нь ингээд тааламжтай байгаагаа илэрхийлдэг ингээл те ийм л ард түмэн шүү дээ. Яг тийм байх одоо таалагддаг бол тэрүүгээрээ л байж хэрэгтэй. Тэгэхгүй ингээл нэг хүмүүс таалагдгаал одоо хаа гэж инээгээл заавал одоо нэг тийм гоё байх гал хүмүүс таалагдгаал ингээл өөрсдөө эвдээл нэг тэгж юусоо байж боломгүй юм шиг санагддаг. Тэгээд өөрсдийнхөө төв соёлд ч гэсэн хандлага маш эерэг сайхан байх хэрэгтэй. За өөрийнхөө аав ээжэдтэй их орон ер нь хандлага чи ихлээл ингээл их дэлхийгээс эхлэх шүү дээ. Дэлхийтэйгээ хандах хандлага за их орондоо хандлага байна. За мөн дээрээс нэцэг ихтэйгээ хандах, найз нөхдөдөө хандах. За тэгэл одоо хань ижил гэр бүл үр хүүхэд за тэгэл байгаль орчин ан амьтан тийм ээ тэгэл одоо хүрээлэн буу орчин эд юмс ажил дээр хүртэл одоо эд юмстай гамтай ханддаг тийм ээ тайх сайхан тоос ёроог цэвэрлждэг энэ чи миний юм шүү дээ миний хамт олонны юм шүү дээ гэнгээ хүн өөрөө тэгээ ухамсарлах юм бол анханасаа тэгээ ухамсарлах юм бол альва нэг зүйл дөрөөс нөгөө хандлагыг ажилд ав гэдэг нь яг үнэн болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр хандлага өөрийнхөө хандлагыг ямар байгаасаа гэж илүү та үзэж байгаа. Яг тэрүүгээрээ л одоо байх хамгийн энгийн одоо хүн болгоны л ярьдаг жишээ гэх юм бол те бусад хүмүүс танд яг яаж хандаасаа яаж таныг хүндлээсээ яаж тантай харилцаасаа гэж хүсдэг яг тэрэн шиг л одоо нөгөө хүмүүстэй одоо те хандах хэрэгтэй. Тэгтээ учиргүй нэг хүний хайлан байгаа л одоо нэг хүн болгоныг өрөвдөөл учиргүй нэг хүн болгон сайхан болж харагдгаал хичээгээл урдуур хойгонгүйгээл нэл бэлтэг цангаргаад ах нь ерөөсөө биш. Зүгээр л өөрийнхөө үнэн байх хэрэгтэй. Яг ямар одоо нэг хүний өмнө одоо нүүрэнд ингээ 13 маск байдаг гэдэг шүү дээ. Дүүргэсгдэг лаг харагдахыг зорддог ч юм тийм зүйл ерөөсөө хэрэггүй. Надад бол өмнө тийм зүйлүүд байдаг байсарч байна. Зарим нэг маскууд маань алгуулахгүй ш. Тэгтээ нэг өөрийн гэсэн нэг хандлагыг хүн өөртөө тогтоох хэрэгтэй. Альва нэг зүйлд ингээл нэг тэ аяллаар явсан ч гэсэн нэг хүмүүс нэг сайхан хоол хийгээд өчье гэж боддог. Хүмүүс нөгөө угаач хийж боддог. Нэг хоошоо суугаад ахгүй тэ. За ингээл хүн ингэдэг гээл хүн даалгаврахгүй энэ одоо надад ингэж татаа яа ингэж бодохгүйгээр надад одоо ажил дээр бол ингээл бас тэ багш даалгавар одоо ер нь хин нэгэн тань даалгавар гэсэн гэж бодъё ажил дээр үүрэг даалгаврыг тайлан тооцоо юу гэдэг ямар нэгэн тийм одоо хичээлийн даалгавар тэрийг өөх үед одоо юу гэж бодох цаад бэрхшээл таарлтна мэдхгүй чадахгүй зүйл таарлтна тэр үед ямар хандлага гарах хэрэгтэй юм бэ гэхээр намайг шинэ зүйл сураасаа гэж бодож байна те намайг илүү сайжраасаа гэж бодож байна миний өөр одоо ямар нээдэг авьяас чадвар уур чадвар байгаа нь тэрийг хөгжүүлэхийг бодож байгаа юм байна гэд баярлж одоо хүлээж авах амьдралдаа ч гэсэн ер нь тэгж бас хандрах хэрэгтэй гэж би ойлгодог. Тэгтээ та бүхэн манаас доор бас комент хэсэгт үзэл бодлоо хуваалцаарай гэж хэлмээр байна. Амьдралдаа ер нь яг яаж хандах ёстой юм өдий хүртэл яг аливаа нэг зүйлд яаж хандаж ирсэн бэ? Ерөөсөө л ингээл хандлага гэдэг бол ерөөсөө хүн хандлага харилцаа гэдэг бол хүнд ерөөсөө л анхны сэтгэлийг ингээл 20 секундд шууд өсгөждөг. Тэгээд тэр хүнийг одоо анханасаа тэр хүн аливаа нэг хүн сайн хүн гэж бодсон бол ерөөсөө л насан туршдаа тэр хүний нүдэнд сайн харагддаг.
гэдэг зүйл бол орчин үед харилцаа, хандлага гэдэг зүйл бол хамтдаа явдаг болсон. Тэгэхээр эерэг хандлагатай бай гэл позитив гэл яриад шүү дээ. Эерэг бай. Эерэг бай гэдэг зүйлийг бол хамгийн их төлөвшүүлж чаддаг зүйлс бол спортын сэтгэл зүйч эмч гэж байгаа байхгүй. Тэгээ спортын сэтгэл зүйч эмч бол ерөөсөө тамирчныхаа 3 зүйл дээр маш сайн анхаардаг гэж байгаа. Нэгдүгээр гэх юм бол төсөөлөл. Тэгэхээр яг нөгөө тамирчингаа яг тийм ялсан мэдрэмж тийм стадионыг мэдрэх, тэр дуу, чимээ, хүмүүсийн урилга, тэр дэмжиж байгаа байдал, тэр алдрын тавцан дээр медаль авч байгаа байдал ингээд төсөөл гэж ингэж байнгын тасгалжуулалт хийдэг. Яг тэрнтэй адилхан өөрийгөө би яг ямар амжилтанд хүрэхэд ямар байр суурьтай байх гэдэг яг тэрэн дээр ингээд төсөөлөх хэрэгтэй. Хоёр дахь зүйл нь юм бол ингээд positive thinking буюу эерэг зүйлүүдийг бодох. Эерэг зүйлүүдийг бодохдоо бол яах вэ? Мэдээж ингээд хүний тархинд 60 мянган бодол эргэлдэж байгааг 80% нь ерөөсөө чи чадахгүй, чи бүтэхгүй, чи хийж чадахгүй гэж ингэж хүмүүсийг өөрийг нь хамгаалсан институт буюу зүүн совин зүм гэж байдаг шүү дээ. Тэгээ хүний энэ уурга тархи бол өөрөө яг тийм програмчлалтай байдаг. Тэгээ 80%-ийг ингээд нэг комфорт зонд бай, шинэ зүйл туршиж үзэхээс зайлсхийх байдалтай байдаг байхгүй. Тэгвэл дандаа л эерэг зүйлийг бодох хэрэгтэй. Би чадна, хийн, бүтээн. Яагаад хийх гээд байгаа гэдгийг тархинаа маш сайн ойлгох. Яагаад гэвэл маш олон хүмүүс энийг хийж чадсан байна. Хийж чадсан жишээ би харсан учраас би өөртөө итгэж чинь би чадна гэж бодож ийн гэж тархитайгаа өөрийнхөө дотоод хүч юм уу дотоод хүнтэйгээ ярих юм бол эерэг зүйлүүд бодогддог. Зөвхөн бүр нэг үнэхээр эерэг хүн байдаг шүү дээ. Нэг бүр нэг ажил нь бүтлгүүтсэн байсан ч гэсэн гээд нэг инээзээ явж байдаг юм нэр үнэхээр эерэг хүн шүү. Яагаад ийм эерэг вэ гэдээ өөрөөс нь асуугаа. Гэхдээ зүгээр шүү дээ. Нэг Томас Эдисоны хэлдгээр би 2000 удаа гэрэл асахгүй байх шалтгааныг нээжлээ шүү дээ. Би 2000 нэгтгэд нь гэрэл ингүүл асах юм байна гэдгийг нээлээ шүү дээ гэдэгтэй яг адилхан аюу тийм маш гоё эерэг үзэл бодолтой байх хэрэгтэй. Сөрөг бодлоод орж ирсэн тохиолдолд тэрийг тас завчиж хайж чаддаг. Тэгээд зорилгоо баян санаж байгаа хэрэгтэй. Би юуны төлөө хиний төлөө яагаад ингэж хичээж байгаа хэлээ гэдгийг харах хэрэгтэй байдаг байна. За дараагийн 3 дахь хамгийн чухал зүйл бол relax буюу амралт. Гэхдээ биеийн амралт биш, оюуны альжаал тайлах, оюуныхаа амралтыг хийх. За энэ дээр бол йог, бясалгал, унтах, тийм ээ, нойр авах. За мөн дээрээс нь ганцаараа байх нь маш том амралт байдаг. За гэр бүлтэй хүмүүсийн хувьд бол хүүхдүүдтэйгээ байх нь амралт байдаг, тийм ээ. За бас ганц бие хүмүүсийн хувьд ганцаараа оршин байх нь ганцаараа өөрийнхөө орон зайд гоё кофе уугаад гоё цонхоош дээр гоё юм бодоод тэрийг ингээд бичих. Тэр нь маш гоё релакс буюу амралт байдаг байх жишээ тий. Тэгэхээр ерөөсөө л хандлага гэдэг зүйлийг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй. Буруу тогтсон хандлагуудаа ажиглах юм бол эерэг тал руу засах, тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Тэг хүн юм чинь алдаа дутагдал байнгын хийн. Тэгээд алдахаас юусаа яах хэрэггүй. Алдлаа гээд өөрийгөө буруутгаал завчаал чамлын энерги ялгаруулад авах юм бол аливаа нэг зүйл ямар ч бүтэхгүй учраас ерөөсөө өнөөдөр таарсан хүн болгонтойгоо эерэг бай. Өнөөдөр таарсан хүн болгондоо баярлалаа гэж хэлье. Бас уучлаарай гэж хэлье. Бас мэдлээ, хүндлээ гэдгийг өөртөө өдөр болгон сануулчих юм бол хандлага өөрийн аяндаа маш удаан хугацааны туршид тогтчихдог. Зарим хүмүүсийг харахад нөгөө сувдгаа байдаг шүү дээ. Жүжигчин сувдгаа харахад би ингээд өөрийн ирэхгүй ингээд нэг ийм хүндлэмээр хайрламар санагддаг байхгүй. Яг тэр чинь юу гэхээр тэр хүний бие авч байгаа байдал, тийм
юм ярьж байгаа тэр намблаг маш гоё байдлыг хараад хандлагыг хараад ерөнхийдөө тодорхойлцдог. Нэг ч удаа уулзаж хараагүй хүмүүсээ бид нар телевизээр, радиогоор сонсоод энэ хүн ер нь боломжийн хандлагатай хүн байна, амьдралдаа их гоё ханддаг хүн байна, амьдралыг эргээр хардаг хүн байна. Би ч гэсэн бас энэ хүн шиг хүнээс авах гэхийн ухаанаар хандаад өөрийгөө илүү ингээд нөгөө сайжруулад гоё юм өөртөө чадваруудыг ингээд скиллүүдийг суулгаад ингэж амьдрнаа гэж ингэж сүүлийн үед бол одоо орчин үеийн залуучууд бол тэгэж бодож сэтгэж амьдарч байдаг болсон байна. Тэгээд миний хувьд ч гэсэн бас яг энэ зүйлд хүл тавьж одоо ойлгох гол хичээж юм. Тэгээд та нартайгаа бас хуваалцж байгаа даа үнэхээр их талархал дүүрэн байна. Тэгээд өглөөгөө хайрцаж байгаа л ирч хүчээр хамтдаа өгтдөг та нартаа маш их баярлалаа. Бас гоё хийсэн бичлгүүдээ маань бичлгүүдээ би бас YouTube дээр тавьж эхэлсэн байгаа. Тэгэхээр та хэд маань бас нэг хоног, 2 хоног одоо үзэж чадаагүй байх юм бол миний YouTube сувган дээр ороод шууд үзэх боломжтой. Тэгээд бүгдээ наадж байгаа л эргүүлэн их сайн сайхан бүхнийг өсөн юу өдрийг ирч хүч дүүрэн өнгөрүүлээрээ өглөө болгоны ирч хүчийг өгдөг Morning Power-ийн Котако байна шүү. Тэгээд та нартайгаа хамтдаа байсандаа маш их талархал дүүрэн байна шүү. Өглөө болгон та нараас маш их ирч хүчийг авдаг, урам зориг авдаг. Тэгээд ирч хүч урам зориг төсөр төвчээр сахилгаваад таныг амжилтанд хүргэн шүү. Тэгээд амжилт хүсье. Баяртай.